Тэр хүүгээ холдож амжаагүй байх. Энд нуугдаж тоглож байгаа гэж бодсон. Энийг ийж Удахгүй хаанаас ч юм гараад ирэх. гой тавьж явах чи. Эвч дуудаад хүүн гарч ирээгүй. Тэр айд сандраг хайж ирсэн. Аав нь тэр даруй цагдаад мэдэгдэг. Райфрыг алга болсноос 2 цаг орчмын дараа л цагдаад мэдэгдснээр ингэж тайлбарласан байдаг. Хүүгээ өөрөө эхлээд эргэн тойрондоо хайхаар шиг. Хүчнийхэнд огт өөр хүмүүстэй байсан талаараа хэлээгүй явбал энэ таамгийн томоохон сул тал болно. Хүүг шоконд орсон. Эсвэл ухаан алдсан. Ой тогтоолтой хэсэгчлэн алдсан зэрэгээр өөр тулгаалагдсан санахгүй байгааг таамаглаж байна. Тулгаалагч хүүгийн хувцсыг нь яг яах гэж сольсон бэ гэх асуулт гарч ирж байна. Зарим интернет хэрэглэгч энэ талаар өөрсдийн санаа оноогоо дэвшүүлсэн байдаг нь педофил гаж тогтсон. Магадгүй хүүг ийм хувцастай байхыг хүссэн байх гэжээ. Гэвч азар хүүд ямар нэгэн бэлгийн хүчирхээлийн ус мөрөөс гадна огт гадны хүний нөлөөлөл олж тогтоогдоогүй билээ. Тэгэхээр хоёр дахь таамаглал байж болох ч яг яах гэж хулгайлсан. Яагаад хүү энэ талаар санахгүй байгаа болон үнэхээр хулгайлсан бол яагаад гинт байшин хувцсыг нь толгойд үлдээсэн бэ гэх асуулт мөн хариулсан явуулсан. Гурав дахь таамаглал олсон хүү райкер огт биш гэж. Бидний үзэж байгаа хүү зураггүй болохоос өмнө зураг болон